Монгол Алт компани нэгдсэн шинэ жилийн үдшилтээг эргэн дурсан шинэ оноо огтох баярын үйл ажиллагаа сэдвийн хувьд арай л онцлогтой болсон. За ирсэн зочид бүр сэтгэлийн бэлэг барьж чадсан гинтийн үйл явдал байлаа гэж энэхүү үдшилтийг онцолсон юм. Цаг хугацааны түүхэн аялалд очисон мэт өргөдсөн зочин бүр 70-80-аад оны хувцас үс засалтаар ангарчээ. Тухайн цаг үеийн сэтгэл тоногссон дуу хуур уриал лоозон жижиг чимэглэлийн хүртэл цаасаар урлаж хүмбэр урлагийн наймруудад мартагдашгүй дүрийг дахин бүтээж чадлаа. Байгууллага нэгдсэн шинэ жилийн үдшилтэд Монгол Алт компани, Монгол Оюун сургууль, Момо Агро, Speed Motors компаниудын ажилтан албан хаагчид эрхэм багш нар оролцсон. 2-р сар, арга сар, хосгүй ажил багшийн баяр, зүрх чадны төрсөн сар, түргээ болсон мачтын баяр. 6-р сар, тугаантай сар, Зуны ямралтын эхний сар, алтан дэлхийн хүүхдийн баяр, Ахмад хөсөлчдийн дурсгал өдрөө. Зүрх зөнгөрөх 2 оны цагаар дүүршгүй тансаг жаргалыг үртээрээ. Хүмбэрийн сэтгэлд 70-80-аад оны хэв маяг орчин нөхцөлийг тодхон сануулж чадсан эргэн дурсын үдшилтэг амьд хөгжмийн хамтлагийн тоглолтоос эхлээд авиаслаг хамт олонны бүдгэрсэн дурсамжаас сэргээсэн олон сонирхолтой номеруудыг шил дараалан үзүүлснээрээ ирсэн хүмбэрт сонин содон байж чадлаа. Байгууллагын сайжуудаа хүртэл тухайн үеийн загвартай баярын бичгийг хадгалуулан урамшуулсан нь өвөрмөц өнгө аястай шинэ жилийн үдшилтэд өнгө нэмсэн үйл явц болсон юм. Эргэн дурсын шинэ жилийн үдшилтийн өнгө аяс нэг иймэрхүү байсан бол Монгол Оюун сургуулийн сурагчид шинэ жилийн баяраа сүрлэг сайхан тэмдэглэлээ. Энэ хугацаанд охин хоёр ээжийнхээ даалгасан хамаг муу муухай бүхий л ажлыг хийдэг байлаа. Хүмүүнлэг оюунлаг эрүүл чирэг зөв амьдрах чадвартай иргэдийг төлөвшүүлнэ гэсэн эрхэм мураатай тус сургуулийн хувьд 2011-ээс 16 оны хүртэлх 5 жилийн хугацаанд эсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр аймагтаа 1-р орон тогтмол шалгарч төгсөгчид 100% улсын болон гадаадын нэр хүнд бүхий ихтэй сургуульд элсэн суралцжээ. Мөн сүүлийн 5 жилийн дотор багш сурагчдад олимпиадад үзүүлсэн амжилт байдлыг харахад 35 алт 44 мөнгө 39 хүрэл медаль нийтдээ 118 багц медалийг спорт урлагийн тэмцээн уралдаан нэрэмжит олимпиадуудаас хүртсэн байна. Олон улсын математикийн кенгуру олимпиадаас ихэд 4 алт 3 мөнгө 6 хүрээлгээд 10 гаруй медалийг хүртэж 2 дугаар зэргийн дипломыг 24 сурагч 3 дугаар зэргийн дипломыг 35 сурагч хүртсэн амжилтуудаар шинэ оноо өгдөж байна.
Монгол Оюун сургуулийн хамт олон энэхүү 10 жилийн ойн босгон дээрээ ерөнхий боловсролын хөгжлийг олон улсын чиг хандлагыг нэвтрүүлэх, ерөнхий боловсролын хөгжилд олон улсын чиг хандлагыг нэвтрүүлэх, орчин цагийн ерөнхий боловсролын сургуулийн хэв шинжийг тодорхойлох, боловсролын чанартай хэрэгцээт үйлчилгээг нийтэд хүргэх зорилгоо нэр төртөө биелүүлж, боловсролын салбарт тохоо өндөр ажиллаж явна. Угтан ирж буй 2017 онд өмнөх амжилтаа баттгаж, илүү их эрч хүчтэй ажиллах итгэл найдвар тээж буйгаа энэ хамт олон хэллээ. Шинэ он шинжил та бидний амьдралд амжилт бүтээл амьдралын сайн сайхныг дагуулах болтугай гэсэн өдрөг өрөөлийг манай телевизээр дамжуулан та бүхэнд